би бол тэр үед Лусмандан багшаас юм асуух учраа олохгүй байсан юм даа. Юу асуухаа мэдэхгүй. Тэгээ ер нь юм мэдэхгүй хүн ч хүнээс асуух юм байдгүй шүү дээ. Тэгээ хүн юм асуухгүй байна гэдэг чинь мэдэхгүй л байна гэсэн. Түүнээс мэддэг болоод ихэмсэглээд асуухгүй байгаа юм бол биш. Тэгтээ аавын хичээлийг бас ойлгодгүй оюутнууч бас байсан шиг байна лээ. Юу ихтэй зэрэг тэр дотор ингэсэн луу агшийн тухай гэж байгаа. Юу ихтэй зэрэг аяархан дуугаар яриад эхлүүл луу агш яриад эхлүүл хоосон чанарыг тайлбарлахын шинж гэж. Аавын номнууд бол яа гэсэн гэхээр зарим нь өөрөө цуглуулсан, зарим нь бэлэглэсэн. Тэр үедээ юу Их Британд одоо Лидс их сургууль аав нь 3 сар ажилласан юм. Тэгээд ирсхийн дараа Английн элчин сайдын яамаар дамжуулаад одоо Жеральд Глизний эртний 13 дугаар зуунаас өмнөх үеийн турк хэлний үгийн гарал гэсэн тол бичгийг бүр Английн юу Шинжлэх академид ажиллах байгууллага байгаа юм. Шинжлэх академиас нь бэлэг болгож явуулж байсан. Тэгээд тэрийг ч би өгсөн. Ерөөсөө нэгэн ч үлдээгээгүй. Тэр энэ номнууд бол тэр хэрэглэх үндээ л орчиж яасан дээ. Улмаар 1924-өөс 1925 онд тэр үеийн цэцэрлэг мандал аймгийн Баян зүрх уулын хошууны баг сургуульд ирсэн болж Улаандангаа бүтээлийг шүтэж бараг шийдэх хонч байдаг л да. Энэ хүнээс одоо хэл шинжлэлийн онлын тийм суурь санааг олж авсан байдаг. Тэр үүлэнтэй нэрнтэй ялгал хамаатуулах нөхцөл гэж ордог бол үүлэнд бас ялгал хамаатуулах нөхцөл байна гэж. Ингээд тэр нэрээсэн за сэдвүүлээд үүлийг тэрнтэй зэрэгцүүлээд тэгээд үүлэнтэй ялгал үүлийн хамаатуулах нөхцөл гэж ингэж гаргасан. Тэгээд эндээс үлдээд бол юм үзэгдлийг бол энэ цогцол хөдлөх статик динамик гэсэн хоёр талаас бүтэн гэдэг бол статик юм, эвдэрнэ гэдэг бол динамик юм гэсэн байхаар ингэж хоёр л хуваагдсан юм сонирхолтой зүйл байгаа. Соон бол тэр харилцан одоо бол манад бол харилцан угсарсан гэж явж байгаа. Харилцан тэн дээр бол бас нэг тийм санаанууд бас байдаг. Өөрөөр хэлбэл энэ бол бас харьцангуй ойлголт байна. Бүх зүйл бол одоо бидний бодоод байгаа шиг яг зэрэгцэж болоогүй зүйлсүүд бол бас байна. Тийм учраас бол тэрийг зарим тохиолдолд суурсан энэ гэж нэр томьёо тавьсан байдаг. Тэгэхээр тэр дэвшүүлж байсан зэрэгцсэн болон суурсан гэх мэтлэгийн нэр томьёо бол Монголын өгүүлбэр судлал бид нар ямар нэгэн байдлаар авч үзэх зайлшгүй шаардлагатай юм аа. Лувсан ондонгоо бол энэ мөсөн язгуур гэдэг ингээ үзэхэд бол анхдагч язгуур тэ дүнэ. Гэтэл одоо энэ мөсөн язгуур гэж үзэж байгаа энэ язгуурууд дотор орчин цагийн монгол хэлэнд одоо яг идэвхтэй язгууртай ажиллах шинэ бүтээхэд оролцож байгаа. Ялангуяа тэр язгуур дээр залгаж байгаа бүтээгрүүд нь одоо шинэ үүсэх ийм байдлаар ингэж оролцож байгаа зүйлүүд их байна. Авиа зүйдээ ерөнхий одоо авианы ойлголтуудыг за тэгээд тэр авианы ижилсэл, авианы ондоошил гэдэг энэ хувьслын асуудлуудыг авч үзсэн байдаг. Авиалбар зүйдээ болохоор яг монгол хэлний их шиг фонемтид, дэвгүүлэгч фонемтид за тэгээд авиалбарын байрын асуудлыг ингээд авч үзсэн. За монгол хэлийг судлахад түүний бодит зүй тогтолцоог судлан илрүүлж нэгэнт байгаа зүй тогтолцоо одоо үзэгдлийг бүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм аа. Бодит ертөнцийн төмөн үзэгдэл хүний мэдрэлд орохдоо одоо анх мэдрэхтэй юм. Түүний тохионы анхтай сэхэ болгоно гэж байгаа. Тэгэхээр нар мандаа хууль сүндэглэх, ус урсгах, шуурь гэх юм хамт сонсож байгаа нь яг тохионы анхтай систем болж байгаа.